Hi cherries. За мөн хөдөөгөр аялаад гэрээс гараад одоо 16 17 дахь хоног дээр явж байна. Нилээн боролцсон байгаа шүү манайхаа. Гэхдээ маш сайхан аялж байна. Тэгээ аялал маань одоо дуусч байна. Өнөөдөр за маргааш гэхэд бол хот руу буцчихна. Тэгээд та нар гарчигдаар харж байгаачлан энэ болохоор юу вэ гэхээр Baby Monster хамтлагийн Chum гэдэг альбом байгаа. Би энэ альбомыг уг нэг тийм захиалаа гэж бодоогүй. Гэхдээ миний нэг үзэгчид маш олон хүмүүс Baby Monster хамтлагийн Chum альбомыг захиалаач, unboxing хийгээч гэж хэлсэн учраас үзэгчдийн хүсэлтээр энэ альбомыг захиалсан байгаа. Энэ альбомыг болохоор би одоо үгдийн өөр ингээд мөнгө төлөө захиалахаасаа илүү Multiverse K-pop Store-ын наттай хамтраад тэгээд энэ альбомыг надад бэлэг болгон өгсөн байгаа. За тэгээд Multiverse K-pop Store-ын маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд та нар маань яг ориг альбом CD захиалгыг хүсэх юм бол Multiverse K-pop Store-оос захиалах боломжтой ах нэ. За одоо бүгдээрээ задлцгаая. Яг үний ихэд бол Baby Monster хамтлагийн альбом яг ямар гэдгийг би ямар ч төсөөлөхгүй байна. Зүгээр Multiverse K-pop Store-хантай ярьжгаад би энэ альбомыг захиалъя гэж захиалсан. Тэрээс гаднах юу мууг энэ одоо дотор нь юу байгаа гэж би яг үний ихэд мэдэхгүй, ямар ч хүлээлтэхгүй байгаа. Тэгэхээр бүгдээрээ шууд задлцгаая. За энэ ингээд миний утасны дугаарыг батсан байна. За аль болох би энэ бичлэгийг нэг тийм эдитгүйгээр явчих гэж бодож байгаа. Ингээд задлнаа. За энийг авчих. За ийм юм байна. За энэ нэмэлт юмнуудыг болохоор Multiverse K-pop Store-ын дандаа ийм нэмэлт ийм гой бэлгэнүүдийг өгдөг. За энэ Aespa хамтлагийн зургнууд ах шүү байна. За энэ болохоор ийм гой стикерүүдийн ийм гой шигтгэвтэй. Вау. За дараа нь болохоор Cat's Eye хамтлагийн ийм pin гэдэг л ингээд ийм юу байна. Утасны. За одоо бүгдээрээ гол ажиллагаа руу орцгоё. За энэ болохоор Baby Monster хамтлагийн 3 дахь мини альбом болох Chum байна. За энэ нүүрэн тал нь юм байна. Одоо энийг ханз юм уу юу юм? Одоо та нарт харагдаж байна уу энийг? За манайха миний хумс ингээд жоохон мяа болцсон. Ингээ харах юм бод нэг юм гэлтгнаад байгааз. За тэгээ ард нь болохоор track list нь нэг дахь дуу нь болохоор Moon, хоёр дахь нь Chum, гурав дахь нь I Like It, Lock It гэдэг. Ингээ дөрвөн дуутай юм шүү дээ. Тэгээ title дуу нь болохоор Chum юм байна. За окей. За надад бол үзэн чинь бол их гоё санагдаж байна. Тийм гоё нимхэн юм байна. Тийм мөнгөлөгч юм шиг. А энийг одоо ингээ урандаа хэдүүлээ. За байгальд хог хайж болохгүй. Энэ уусалттай юм хараад ирсэн юм саарал мөнгөлөг болоод эхэлж. За эхнийх нь ингээд онгоолголоо. Вау. Тэгээ энэ хальт харахаар нэг Blackpink-ийн альбомтой жоо төстэй юм шиг санагдчих байна. За Chum. За энэ үсмэ. За ингээд дөрвөн дууныхаа нэрийг бичсэн байна. За энэ зураг нь болохоор нэлийн юм гинж минж болсон. Track list гэдэг энэ доороо бичсэн байна. За ер нь яг юм сэтгүүл шиг юм байна. Вау. За манай Парита ийм усан үзмийн ягаан purple үстэй байна. Маш гоё харагдаж байна. Aespa бас гоё харагдаж байна. Үсний өнгө. За энэ их гоё зураг. Тэгээд энэ чанар нь их гоё шүү. Гоё. За дараагийнх нь Rora. За хамгийн түрүүнд Rora гарч ирж байна. Эндээ ингээ нэрээ битцсэн байж байна. За энэ их гоё байна. За Rora-гийн хувцалтаас бас онцгой нь болохоор энэ эмэг нэ. Эмэг нь яг нэг юм юу шиг болор эмэг юм шиг гоё харагдаж байна. За тэг хүзүүний зөөлт мөлт нь болохоор бас гоё юм байна. Хөрхий салчлаа. За би жоохон ингэсгээ барьчих. За энийг энэ тавьчих. За дараагийнх нь за бас Rora-гийн энэ бүтэн ганцаархнаа миниг нэ соло зураг байна. Маш гоё харагдаж байна. Энэ хүзүүний юутай айгүй гоё харагдаж байна. Танаас харагдаж байна уу? За би ойртуулаад харуулчихна. Бас юм болрон. За дахиад Rora-гийн зураг яг нэг газар ахуулсан байна. Дахиад энэ нэг юу шиг болж шин түүх давтагдана гэдэг шиг Blackpink хамтлагийн Lisa-гийн нэг тустай альбом байсан шүү дээ. Тэр чинь болохоор яг нэг хувцалтай, яг нэг газараа маш олон зураг авалт. Энэ нэг юм унаад ирлээ. За бас Rora-гийн зураг байна. За ийм. За бүгдээрээ яг ижил хувцастай гарч ирж байна. За дараагийнх нь. За Rora нөгөө хувцастайгаа хажуу талд нь Chiquita байна. За Rora Chiquita-гийн бүтэн босоо зураг байна. За дараагийнх нь гишүүн бол Chiquita байна. За Chiquita бол та нар мэдчихэж байгаа. Хэрэв мэдгүй хүмүүс ах юм бол Baby Monster хамтлагийн Таиланд гишүүн байгаа. За өсний өнгөний юм улаан дуу. За хумс нь бол маш өрмөц байна. Ялангуяа юм юу гэдүүлээ юм тарианы үдүүлээ юу шиг харагдаж байна. Тэгээд ингээ хумснаас ингээ наац. Хөө. Яа энэ яа салаад байна. За уучлаарай манайхаа. За би нэг ингэж яах хэрэгтэй юм. Эсвэл хитрхи тулгаж аваад салгаад гэж байна. Дараа нь болохоор Chiquita-гийн бас ингэ бүтэн зураг бай. Энэ гутал нь юм нэлээ юм хар төрөйтэй байна. За би жоохон болгоомжтой ингэж яахгүй бол салтчих чинь. За бас Chiquita.
Тэгээ наа нэг гинжтэй. А яг энэ зураглал нь бол айгуу сайн байна уу? Маш гоё зурагтай. Чанартай зурагтай. А энэ бас ингээд юм соло зураг байна. Ингээд шууд хамтлагийн 6 гишүүн ингээд орж ирж байна. За энэ донд манай Рами байхгүй байна. Энд Паритагийн үсний ямар гоё юм бэ? За дараагийнх нь Ахианы зураг байна. За Ахианы хувцалтан дээр гэх юм бол хар шар өнгийг оруулж ирсэн. Гэхдээ нөгөө маслын шар гэдэг нь шүү дээ. Тийм шар өнгөтэй. Тэгээд энэ нэг юм завч юм шиг юм мөнгөлөг юм дээр ингээд одоо нэг даруулал зав гэдэг шиг тэрний юун дээр ингээд суудсан юм шиг харагдаж байна. За ингээд соолоо зураг нь. За ер нь бол ингэдэм байх. Өөрсдийнх нь хөөх. За яах вэ манайха. За ингээд өөрсдөө ингээд зураг явж агаад хоёр нүүрэн дээр ингээд шууд бүтэн хөлийг онжуулаад ингээд ахвалцсан байна. Бас юм төрөгтэй хар гуталтай. За тэгэнгүүтээ ахион бүтэн зураг байна. Ингээ хоёр зураг нь ороод ирж байна. За дахиад ахион байна. Энэ болохоор илүү нөгөө фейсийн илүү харуулад энэ болохоор бүтэн биеийг ингээд харуулчихж байна. За дараа нь ахион химлээ. Яна. Рука гарч ирж байна. Ахион рука хоёр. За энд бас нэг мөн жижиг гэдэг юм. За Рукагийн зураг орж иж байна. Бас юм бүтэн, бас юм хар шар өнгийг оруулж гисэн тийм лукийг бүрдүүлсэн байна. За ингээд бас хөд гар ингээд бүрт орсон. За энд нэг 3 зураг байна. За энэ 3 зургийн дээр Рукагийн соло зураг байна. За дараагийн болохоор Чикетагийн улаан үстэй. За харин Парита болохоор ийм purple үстэй байна. За ингээд нийтдээ 4 гишүүнийх нь бол гарч ирсэн шүү. За ингэж орж ирээд. За энд бас юм унах гал энэ да. За ингэж гараарайч. За завчаа авчи. За Рукагийн бас 2 зураг орж ирж байна. За энд юу байна вэ? Гэхээр Эйса энэ ягаан өнгийн үстэйгээр нь бол би баг анхудаа харж байгаа шүү. За дараагийнх нь Ахионы зураг байна. Ахион ч дандаа үсээ дандаа задгаа тавьсан байдаг шүү дээ. Энэ удаа болохоор үсээ нилээ ингээд дэш ингээд боогоод урдуур ингээд чолко оруулсан байна. За энэ нь болохоор энэ солонгосоор чүүм гэж байгаа юм байна. Тэгээ энийг илүү ханз маягаар харагдуулахаар зөвүүн харагдуулсан байна шүү дээ. Нөгөө нүүрэн тал нь ийм байсан шүү та нар хардаа. Ийм нөгөө мөнгөлөг юм дээр ингээд харагдчихаас энэ болохоор солонгосоор чүүм гэж байгаа юм байна. За ийм чүүм англиар. Чүүм гэдэг нь яг ямар утгатай юм болоо? Эсвэл дуу аваа юм болов? Чүүм. Baby Monster 3 дахь мини альбом. Энэ стикер ах шиг байна. За дараагийнх нь. За ингэж яваад. За хамтлагийн 6 гишүүн. Надад энэ бүр Парита үнэхээр гоё харагдаж байна. Чикетас гоё байна. За энэ тэгвэл юу юм? Энэ бас маш гоё харагдаж байна. Ийм зураг байна. За дараагийнх нь. Ерөнхийдөө ийм хар цэнхэр өнгийн тэгээ мөнгөлөг өнгийг оруулж гисэн байна. Ер нь одоо энэ альбом тэгчгээрээ яг энэ гаднах cover зурагтайгаа адилхан. За дараагийнх нь Парита. Парита. Энэ хараа гутлын хараарч дээ. Энэ хоёр өөр гутал байна. Нэг нь цагаан ингээ уултай, нөгөөх нь ямар ч юм бэ. Парита гэдэг нэрийн бичсэн байна. Парита. За хүмүүс уурлах гэдэг Парита дээр амар реакшн өгч ийн гэж ингээд. Уу яалч вэ тэгээ аим хөр харагч чадс тээ. Ер нь надаа энэ хамтлагийн Парита л их таалагддаг л та. За нөгөө бүр авангард гутлын хардаа юм хоёр өөр ингэж харагдчих. Энэ зураг бас гоё байна. Гоё сенс мэсээр үсийг ингээ өвлөөлгээд өгсөн байж шүү. За ер нь дандаа нэг газар зураг авалтуудаа хийсэн байна. Одоо юм шинэлэг ингээд орчноо ингээд бэкграундаа өөрчлөхгүйгээр дандаа яг нэг газараа монотоны гэдэг шигтэй ингээд яг цаанаа бодлоготой л ахalta. За ингээд нэг хоёр Эйса, Парита хоёр маань. Эйса чинь Япон гишүүн. За ингээд босоогоор нь оруулж яг нэг үсний өнгөө нэлээд өөрчилсөн байна шүү дээ. Парита Эйса хоёр чинь өмнө ийм үстэй байгаагүй. Гэхдээ Эйсагийн үс илүү нэг юм ягаан оранж дуу хальцсан тийм өнгөтэй. Нэлээд юм нён өнгөтэй. Галгаалаа. Эйса. За Эйса бол бас зэвүүн харагдаж байна. Гоё харагдаж байна. Тэгээ нүдний будалт нь шүү дээ. Яг үснийхээ өнгөтэй адилхан. Яг та нар сайн харагдахгүй байж магадгүй. Яг ингээ сайн харах юм бол бас ингээд уусгаад өгсөн байна. Үстэй. Энэ хараа ээмгийн хардаа. Бүр яг нэг мөс айтай. За янз. За энэ бол Эйса бол үнэхээр дарсан бас цав цагаан юм аа. Ийм зураг байна. Энэ ямар гоё Эйса бүр гал харагдаж байна. Гал.
За ингээд бүтэн зураг байна. За яг нүүрний одоо энэ бол үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Эсэ чи ерөнхийдөө дандаа юм богинохон хар өнгөвстэй гадаг байдаг шүү дээ. За тэнгуүтээ Baby Monster 3 дахь мини альбом Choom гэдэг ерөөсөө ингээд нэг олон юм бичггүйгээр ерөөсөө тодорхой ингээд бичсэн байна. За энэ зураг авалт чи яасан сонирхолтой зураг авалт. За ингээд 2 орон юм хөндлөн зураг авалт хийсэн байна. Яг тэгээд шууд нэг дорн 6 гишүүнийг ингээд оруулсан. 2 орон. Рам ясан бол энэ дунд бас арай өөр байх байсан баг. Тэгээ 2 нөгөө тод өнгөвстэй 2 ингээд хамгийн доор гослуулсан байна. За зөв. За энэ болохоор credits энэ одоо ингээм хамтарч ажилласан. За мэдээж нэг гол продюсер нь болохоор Yang Hyun-suk YG-ийн захирал. За recording studio нь болохоор YG Studio. Тэг хамтарч ажилласан. За тэгээд маркетинг дээр дижитал, visual design гэл үсний цэцэлт ингээд бүх юм энэ дээр ингээд оруулаад ирсэн байна. Stylist нь hair, makeup, хумсынхын янз ингээд за ингээд талхлын юутэй. Тэгээ эндээ нэг юм QR код ах юм. Энийг тэгж чад нэг уншуулж үзнэ. Энэ юу юм. За ингээд доор нь вебсайтуудаа бичсэн байна. Ингээд дуусчих байна. Им хар өнгөтэй. Дээр нь цагаанаар Baby Monster гэж бичсэн. За тэг хамгийн сүүлд одоо compact disc маань гарч ирж байна. За compact disc-ийг гаргаж ирье. За ийм бэ. Бас яг ингээ харах юм бол Choom гэдэг юм ханц их одоо юм ингэж харагдаж байна. За их сонирхолтой юм байна. Маш гоё юм байна. Тэгээд гаднах дизайн ч гэсэн бас гоё юм байна. Яг миний нөгөө 50 байгаа шүү дээ. Тэн дээр нэг альбомнуудаа цуглуулсан. Тэнд ингээд тавихад бас гоё үзэмжтэй. Тэгээ яг юм солонгос хэм маягийг бас гоё харуулж өгсөн байна л да. Өнгөний уусгалт энэ нь бол гоё байлаа. За ингээд альбом маань таалагдлаа. Тэгээд Multiverse K-pop store-нд маш их баярлалаа. Тэгээд бичлэг таалагдсан бол та нар маа доор комент хэсэг дээр зүрхийн эможи үлдээгээрэй. Тэгээд дараагийн одоо яг unboxing бичлэгэн дээр хин гэдэг алдаартны альбомыг үзмээр байгаа одоо санал сэтгэлдээ бичиж болно. Тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүгдэд маш их баярлалаа. Ингээ бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.